자, 윤퀴즈가 떴습니다. 어떤 퀴즈 좀 어렵죠. Сандлын тавиагүй байна. За энэ хаалганы утас бол тус. Тэгээд шидэн бол буу. Гэхдээ тэнаас учраас уулгаж болохгүй тэн хатааг байгаа. За энэ онгон план 80. Миний бариул сахиар бүрээ план 80 тавьсан. Хажуугийн баг нь бариул тэгээд бүгд зав. Ордын солооныг ингэж ихэлсэн. Яг гэрлэг болож байгаа. Үрдгэр харагдаж байгаа. Гоотлон хүн байнга өшгөлдөг учраас өнгөж байгаа гэсэн. Тэнасаа өнөөдөр тэнээс. За зурагт. За ерөнхийдөө улангийн буудан бол үндсэндээ дууссан. За улангийн буудан бол нэг иймэрхүү болсон. Иргэдэг сандал байна энд. За маргааш өглөө манайхан бас ирээд цэвэрлэгээ янз бүрийн юм хийн. Ер нь бол шавар тунсан шараа хийцэн хүчтэй гэж шин би үлдсэн бас юм хийлээ. Хийхгүй болохгүй. Маргааш хүлээл гэж өгөө. Алваисоо. Болохгүй хийхгүй. За таац урд нь үзүүлчихсэн дөө би. Нилээ үзүүлсэн юм. За энэ оруулна. Энэ хэсэг л одоо салаад ингэж оруулна. Наашаа татагдаад. Нэг цэвэрлэхгүй л бас. Нарийн жирийн байна. Булангийн буудан бол үндсэндээ юм болсон. За энд нэг дэр байрлуулж гисэн байгаа. Тэр болонд бас дэр байрлуулж өгнө. Энэ гүшгний тогтоогч тэр гүшгэн сойн энэ тэр гүшг сойгдно. Энэ сандал бол асуудалгүй иргэн. Өнгийн буудан бол дууссан гэд. Яг энэ харс орончин сахиарангийн энэ сандал бол иргэн, чөлөөтэй иргэн. Наашаа иргэн. Жоохон цэвэрлэгээ хийгдэндээ маргааш өглөө манайхаа ирээд цэвэрлээд за тэгээд шаланд нь дороож дэвсгэтэн цэвэрлэгээ нэг жоохон харсаар юм байна. Заавал булангийн буудангийн танаа хаана байдаг вэ? 25 дугаар эмээсэн хөсөд байгаа. Энэ дуусаад хідээ зарагдах үгнэ. Энэ зарахгүй. Захиалгаар хийлгэж байгаа. Захиалгаар өгөхөд хийлгсэн. Булангийн буудан бол нэг юм болсон байгаа. За дээр ирнэ. Тэнд байгаа дэр шиг тэрнүүд ирнэ. Зарагдахгүй. Захиалгаар хийлгэж байгаа. Одоо 14 унтаагүй. Та хамт байна. 14.
За эндээс би дэрнүүдийг аваад олж дэрнүү тавьж үзье. Энд галын ор зоосон. Галын ор байх хэрэгтэй. За дэрнүүд ингэж тавьж битэн. Энд юм дээр ирнэ. Энд юм дээр ирнэ бас. Энд юм дээр. Гайн дэрнүүд юм хийчихсэн гэдэг юм. Ингээд иртээ. Булангийн материалын саяхан хэлээ гэсэн хурдан байна. Гэхдээ яг одоо хурдан хийгээ дараагийн ажлыг бодох хэрэгтэй. Тэгээ би ер нь тасралтгүй 3 хоног шөнө хийсэн. За тэгээ дуусч байна. Нон цэвэрлэгээ хийгдэнэ. Сая хийгээ тэ нагаа том суугаад булангийн буудан дээр суусан учраас нэг жоохон цэвэрлэгээ хийгдэнэ. За телевиз тавьсан байгаа. Телевизэр зарна. Samsung тавьсан. Булангийн буудлын ор олон. Амрын сэрүү унсан чахад. Цаана сэтгэлээ сэргийтлэх сайхан дуу сонсч доо ойр үуч. Иргэд байгаа. Амшсгэрдэг унсан чахад. Айсхэн чинь хажууд байгаа. Ini kontrana. Телевизийн ард асар их монтаж ирсэн. Антеннууд ирсэн байгаа. Телевизийн хүлээн авахч ирсэн байгаа. Телевизийн сансар телевизийн хүлээн авахч 40 суугийн хүлээн авахч ирсэн. Ятагчида. Цэцгэдэндээ. Болсон асар их ядарч байна. Багийнхаа энэ машиныг үнэхээр VIP болгохыг бид зорьсон. Багийнхаа хамт олонд би
чин сэтгэлийн халуун баяр үргэлж байна. Талархаж байна. Надтай хамт энэ шинийг хийж бүтээхэд та бас маш их чармайлсан, маш их зүтгэсэн. Хүний захиалсан, хүнийг гүйцэтгэж өгөөч гээд за асар их итгэл хүлээлгээд хийлгэж байгаа өгсөн машиныг бол бид нэр үнэхээр сэтгэл гаргаж хийсэн. За энд нэг ч лидерийн ороогүй бүгд завхаар хийгдсэн автомашины зориултын сэв. За тав тухтай байдал хангах ингэж тогтжуулж байгаа юм чинь нэг үрчлэн бүгдийн хичээнгүйлэн чанартай сайн гүйцэтгэлээ. За тэгээд би үзэгчдийнхээ өмнөөс багийнхаа хамт олонд чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Надтай хамт ажилласан хүмүүстээ талархал илэрхийлье. Тэгэхээр дараа чинь бидний бас хийж бүтээх асар их ажил байна. Бидний урд одоо чагсаатай байж байна. Автомашин гэдэг маань хүний аюулгүй байдал хангах, за цаашлаад тав тухтай байдал хангах, олон хүний аюулгүй байдал байдаг. Энэ бүгдийг бид нар тооцоолж хийгдсэн. Машин дотор хийж байгаа тавилга, янз бүрийн догчлол заавал дугуй хэлбэртэй байх ёстой. За одоо та бүхэн харж байна. Энэ заавал дугуй байх ёстой. Яагаад гэвэл автомашин явж байгаа тохиолдолд хүн тоороонд ишгэх, донслох үед одоо мөргөх, гэмтэх энэ аюулаас бүрэн хамгаалах ёстой. Тинч байдаг. Дэлхийн нийтээрээ ер нь аяллаа машиныг тэгж хийдэг. Тэрийг бид нар бас их баримталж хийсэн. Тэгэхээр надтай хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Би маргааш яг өдөр хүлээлгэж өгөхөө өмнө та бүхэндээ гадаа гаргаж байгаа бүрэн ихээр үзүүлэх болно. Ингээд хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Гадаад байгаа нь бол мэдээж онтаагүй ажил төрлөө хийж байгаа байх. За Монголд байгаа ажиллаа хийж байгаа нойроо хугацсан надтай байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээ яриад байвал зөндөө юм ярина. За би бас ажиллаа хий. Одоо 3 цаг өнгөрч байна. Нэг 5 цагийн үед бас нүдний хор гаргаж унтахгүй болохгүй маргааш хүлээлгэж өгч учраас гэхдээ маргааш хүлээлгэж өгнө учраас хийх юм бол бас байна. Тэмхлүүр ажил хийхдээ бас нарийн ажиллагаатай учраас хийх юм бол байна. За манайхан бол тараад амраад явсан. Би өөрөө өнөөшн ганцаараа үлдсэн. За ингээд анхаарал тавьсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргааш эргээд уулзцгаая. Гэхдээ Yogi сэтгэлээр бүрэн ихээр би нэвтрүүлэг болгож танин мэдхийн талаас нь та бүхэндээ үзүүлэх болно. Баярлалаа та. Та бүхэнд баярлалаа. Сайхан амраарай. Сайхан.